Сайн бацгааны үзэгчдээ Пүрэв гариг урлагийн орой хүргэдэг нээлттэй хилцүүлэг нэвтрүүлгийнхаа энэ удаагийн дугаарыг эхлэх бэлэн болоод байна. Тэгэхээр нээлттэй хилцүүлэг нэвтрүүлгийн маань энэ удаагийн сэдв бас хаалттай эсвэл эргэлзээтэй нэлээд олонний дунд одоо шууган тарьдаг сэдв болох Petro China дайчин тамсаг компаниг тавьсан асуудлаар ярихаар энэ удаад студид маань төлөөлөлд цугласан байна. Тэгэхээр энэ удаад мэдээж Petro China дайчин тамсаг компани одоо төлөөлөл мэргэжлийн хяналтын газрын улсын мэргэжлийн хяналтын газар болоод Орнод аймгийн мэргэжлийн хяналтын газрын төлөөлөл мөн газрын төсний хэрэглэх газраас болоод олон нийтийн байгууллага төрийн бас байгууллагуудаас төлөөлөл ирсэн байгаа. Тэгэхээр нэвтрүүлгээ эхлэхийн өмнө нэг одоо бэлтгэсэн сюжетийг та бүхэнд үзүүлье гэж бодож байна. Орнод аймгийн нутаг Тамсгийн сав газарт нефть олборлож эхэлснээс хойш 10 жилийн хугацаанд хүний нүдэнд ил харагдах зөөрчлөлт нь хөгжил дэвшил гэхээсээ илүүтэй сүйрэл гамшиг гэхэд хэлсдгээргүй байна. Та бүхний харж байгаа ийм 138 давхураас газрын тос авч хил рүү гаргахаар эдгээр машинууд минингийн талаар хөндлөн голд тавхилддаг. Эдгээр газрын тос зөөвөрлөх машинууд нь 25-аас 30 тонны даацтай учраас нутгийн хөрсөн замыг эвдэлж тоос шороо босхон өдөр шөнөгүй явдаг. Тиймээс жан амтнд дайжд нутгийн иргэдч малаа бэлчээх газаргүй болжээ. Энэ сансрын зурагт газрын тос олборлож байгаа зөвхөн нэг хэсгийнх нь томоохон замуудыг тодруулан харуулсан нь энэ. Нутгийн иргэдч өөрсдөө энэ замд төөрч хилийн зурвас руу орчихдог гэхээр байдал ямар байгаа нь ойлгомжтой. Харин энэ бол шингэн хаягдлын сан. 20-ыг харьцан 40 метрийн хэмжээтэй 4 метрийн гүнтэй ийм сан 37 ширхэг бий. Эдгээр сандах шингэн хаягдлыг хатууруулахын тулд хлорт магний хөнгөн цагааны сульфат зэрэг хортой бодис хэрэглэдэг технологитой гэнэ. Ер нь нийтдээ өрөмдлөг болон зам талхалтанд Минэн Тамсгийн 6068 га талбай өртжээ. Гэтэл энэ газрын баялагийг олборлож байгаа нутаг дэвсгэрийн нийтэд болох Матад сумынхан байгалийн баялагын ашиг шимээ хүртэх нь бүхэл одоо болтол төвийн эрчим хүчинд холбогдоогүй харанхуй хിവэрэ байна. За тэгэхээр энэ та бүхэнд үзүүлсэн саяны дүрс болоод баримтууд бол одоогоор биднэрт мэдэгдэж байгаа юм хэсэг наа. Тэгэхээр яг бодит байдал дээр газар дээр одоо энэ сюжетээр бол Petro China дайчин тамсаг компаниг одоо 100% буруу ч юм уу зөв гихсэнгүй бодиттой байгаа байдлыг бол харуулахыг хичээлээ. Тэгэхээр энэ дээр одоо технологийн ямар горимтой байдгийг ингэж хийх шаардлагатай байдгийн бол одоо ямар аюулгүй талаас арга хэмжээнүүдийг авдгийн тийм ээ. Энэ талаар нь бас эхлээд одоо газрын тосны шингэн хог хаягдлын талаар эхлүүл ямар вэ? Энэ талаар ойлголтойг л. За тэгэхээр Petro China дайчин тамсаг компани. За Petro China дайчин тамсаг компани координат технологийн хэлтсийн дарга булган тулгаж хүн байна. За бид нэр саяны сюжетийг үзээд ерөөхдөө тамсагт явагдаж байгаа газрын тосны үйл ажиллагаа бол Монголын ард түмэнд бол бас буруу зөв ойлголт төрүүлэхээр ийм төвшөнд явагдаж байгаа юм байна гэдгийг бол саяны сюжетээс харлаа. Яг компанид ажиллаж байгаа хүний хувьд бол энэ үйл ажиллагаа нь ямар технологийн дагуу яаж явагддаг юм байдгийг ард түмэд нэлээд тодорхой болж товч мэдээлээгүй. Энэ дээр нь болохоор үйлдвэрийн шингэн хаягдлын сан гэдэг маань болохоор газрын тосны өрөмдлөгөөс гарсан шингэн хагалгааны хаягдал одоо өрөмдлөгийн явцад гарч байгаа шингэн хагалгаанаас гарсан хаягдал шингэнийг бүгдээрг нь цуглуулад нэг санд цуглуулдаг. За энэ нь бол яг өрөмдлөгийн явцад шаардлагатай одоо тэр цооногийн нуралтаас хамгаалсан дээрээс нь бэхжүүлэх тэгээд цооны гүнд янз бүрийн судалгааны ажлуудыг хийхэд шаардлагатай химийн бодисуудыг ашиглаад нийлмэл одоо органик одоо бодисуудыг ашиглаад ийм нэг шингэн хаягдлын сан бий болдог. Энийг нь болохоор бид нар яг нөгөө Монгол улсын стандартын дагуу үл нэвчих хайс дэвсэж одоо 20-30 метрийн хэмжээтэй нэг дунджаар 2400-аас 3000 м3-ийн багтаамжтай ийм үйлдвэрийн шингэн хаягдлын сан ухаж одоо тэрэндээ төр хугацаагаар хадгалдаг л да. Энэ хүү ажлыг хадгалж гүйцэнээр газрын тосны технологийн хувьд онцлог шин чанар гэдэг нь болохоор ерөөхдөө 2-3 жилийн хугацаанд энэ үйлдвэрийн шингэн хаягдлын санд байгаа шингэн хаягдлаас саармжуулж тэгээ хоргоожуулах техникийн нөхөн сэргээлт хийх дараад нь биологийн нөхөн сэргээлт хийх юм үе шаттай байдаг. Саяны байдлаар бол харахад яг үйлдвэрийн шингэн хаягдлаас гарсан шингэн хаалганы хаягдлуудаа бүгдээрийг нэг цагт цуглуулад
одоогийн байдлаар яг хадгалтын явцанд байж байгаа үед нь л зургийг авч танилцуулсан байна л да. За тэгэхээр энд бас Дорнод аймгийн мэрэгжлийн хяналтын газрын бас мэрэгжилтэнүүд болон дарга ирсэн байгаа. Тэгэхээр энэ дээр одоо энэ шингэн хог хаягдлын талаар одоо үнэлгээ шинжилгээ хийсэн юм ямар байдг юм бэ те? Үнэхээр одоо химийн хорт бодис дэгддэг юм уу эсвэл газар дээр нь ийм технологи байх ёстой юм. Энэ тал дээр тавс тайлбар өгөөч. Одоо энэ тал дээр хэн одоо те? За Дорнод аймгийн мэрэгжлийн хяналтын газрын дарга үлсэж мэгдэг юм байна. Тэгээд манай байгууллагын зүгээс эдний дээр бол хяналт шалгалтыг бол удаадаараа хийж байгаа. Тэгээд тэр нөхөн сэргэлт хийсэн талбай дээр бол мэрэгжлийн байцаагчид, чиглэлийн байцаагчид очиж хүлээн авах ажилд нь оролцдог. Тэгээд өнгөрсөн жил эдний техникийн нөхөн сэргэлт хийсэн талбай дээрээс дээж, хөрснөөс нь дээж авч шинжилгээ хийхэд бол стандартын шаардлагад нийцсэн байна гэсэн дүн гарсан байсан. Тэгээд 2010 оны 6 сард бас мэрэгжлийн баг ирж дээд шинжилгээ авсан байгаа. Гэтэл тэрийг бол гадагшаа одоо Германд очиж шинжилүүлэх байсан боловч чадаагүй. Тэгтээ яг эндээ Монголдо шинжилгээ хийхэд бол хөрсний бол авсан тэр дээжнээс бол чанарын шаардлага стандарт нийцсэн байна гэсэн дүгнэлт гарсан байсан. Ер нь химийн хорт бодисын талаар бас хяналт шинжилгээ хийгдсэн байгаа юу те? Энэ тал дээр ямар одоо дүгнэлт шинжилгээ гарч байгаа бол 2010 оны мэрэгжлийн хяналтын ерхий газрын нэгдсэн төлөвлөгөөнд энэ жил химийн хорт толгой аюултай байцын талаар нэгдсэн шалгалт хийхээр удирдамж гараад одоо ингээд 10 сарын 1-ний хүртэл хугацаанд энэ хяналт шалгалтыг хийж дуусгах ийм төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Одоогийн байдлаар бол хяналт шалгалтын ажил бол үргэлжлэн одоо танилцуулгын шатанда явж байгаа. Тийм учраас эцсийн дүн бол хараахан гарч амжаагүй байгаа. Тэгэхээр нэгэнт мэрэгжлийн хяналтын танцны хувьд мэрэгжлийн хяналтын зүгээс одоо байгаль орчин нөхөн сэргээлтч гэдэг юм уу те энэ тал дээр одоо үзэж хийсэн хяналт шинжилгээ одоо юу гэдэг юм бол за өнгөрсөн жил бид нэр 2010 оны 6 сарын 25-наас 30-ны хооронд бол манайх нэгдсэн 13 чиглэлийн байцаагч очиж хяналт шалгалтыг хийсэн байгаа. Тэгээд хяналт шалгалтын явцад бол нэлээд зөрчлүүд илэрсэн. Жишээлбэл Монгол улсад мөрдөгдөж байгаа хууль дүрм журмын 27 одоо хууль дүрм стандартууд бол зөрчигдөж байгаа юм дүн гарсан. Үүний улмаас бид бол 41 зүйл заалтаа албан шаардлагыг өгсөн. Ингээд 2010 оны 11 сарын 1-ний хүртэл хугацаанд тодорхой хэмжээгээр тийм ээ одоо энэ зөрчлүүдтэй арилгах ийм үүрэг даалгаврыг өгсөн байгаа. Зарим нэг өөрийн хувьд бол тодорхой хөрөнгө шаардсан, хугацаа саарсан ийм ажлууд байсан. 11 сарын 1-нд бол манайх хяналт шалгалтыг одоо гүйцэтгэлийн хяналт шалгалтыг хийхэд өмнөх төр 41 зүйл заалтаа хяналт шалгалт албан шаардлагын хэрэгжилт бол 72.5% байсан. Нэг сайшаалтай тал нэг бол Петрочайна компани бол ахын шингэн ог аяллаа сан үйлдвэрлэлийн шингэн ог аяллаа санг одоо мэрэгжлийн байгууллагуудаар хийж эхэлсэн. Жишээлбэл ахын шингэн ог аяллыг бол одоо хөрсөн зүгээр ингээд асгаж ирсэн. Энэ байдлыг талсан зогсоож Prestige гэдэг компанитай гэрээ байгуулан одоо яг мэрэгжлийн түвшин тийм ээ яг стандарт нийцсэн байдлаар ингэж хийсэн. Үйлдвэрлэлийн шингэн ог хаягдлын сангийн стандарт яг үндэ бол Монгол улсад байгаагүй. Ингээд 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдөр бол стандарт бол техникийн нөхөн сэргээлт хийх ийм стандарт батлагдсан гарснаар одоо яг энэ үйл ажиллагаа зөв голдролд орж явагдаж байгаа. Тэгээ эднийх бол Osus Green гэдэг компани болон Meta World гэдэг компанитай гэрээ байгуулан ажиллаж байгаа. Өнгөрсөн жил болон одоо энэ 2011 онд тийм ээ одоо энэ 11 онд Osus Green компани бол нэлээд олон өрний шингэн хаягдлын санг ингээд яг стандарт нийцсэн байдлаар ингэж барьж байгуулж байгаа. Та тэгэхээр сая ярьлаа шүү дээ ямар нэгэн байдлаар хяналт шалгалт хийгээд шаардлага тавихгаар стандарт юм өргөөгээд шаардлага тавих нөгөө хууль эрх зүйн орчин талаас одоо газрын засны компанид одоо тухайлбал Петрочайна компани үйл ажиллагаанд одоо хяналт шалгалтад ямар бэрхшээл учирдаг вэ? За бэрхшээлийн тоод бол ерөөхдөө бас Монгол улсад мөрдөгдөж байгаа хууль эрх зүйн орчин тийм ээ. Одоо нэг нөгөөгөө үүсгэсэн байдалтай юм хуулиуд бас нэлээд байдаг. Жишээлбэл бид нодлон стандартыг тийм ээ өнгөрсөн жил одоо стандарт нийцж ингэж техникийн нөхөн сэргээлтээ хийгээч гэдэг асуудлыг тавихад бол яг стандарт батлагдаж гараагүй байсан. Мөн одоо химийн байцын одоо хог хаягдлаа шүү дээ тийм ээ. Химийн байцын сав баглаа бодлыг бас одоо стандарт тийм ээ одоо устгах юм стандарт бас гараагүй байдаг. Иймэрхүү мэтлэнгээр бид нарт бас бэрхшээлүүд бол байдаг л да. Шигэд хууль эрхцэн орчин дутмаг агаас олж одоо хууль хэрэгжихгүй байх тийм ээ. Нэг хууль нөгөөгөө үүсгдэг ч юм уу. Иймэрхүү байдлаараас зарим тохиолдолд хууль хэрэгжихгүй байх юм бэрхшээлүүд бол байдаг. Гэхдээ аль болохоор бид бас бусад хуультай нийцүүлж тийм ээ. Өнөөдөр Монгол улсад мөрдөгдөж байгаа ядаж тэр хуулиудаа нийцүүлээд эднийхийг үйл ажиллагаа явуулчих гэсэн тийм шаардлагыг
тавьж ажиллаж байгаа. Энд бас газрын засны хэрэглэх газраас бас төлөөлөл ирсэн байгаа. Тэгэхээр энд газрын засны тухай хууль гэдэг маань одоо 90-ад оны үед бий болсон хууль нэлээд хуучин цөөхөн залттай тийм ээ одоо өнөө үед шаардлаганд нийцэхгүй хууль байгаа гэж байна. Ягаад энэ 20 жилийн хугацаанд энэ хуулинд одоолтол өөрчлөлт оруулах боломжгүй байгаа ч юм уу эсвэл энэ стандартыг бий болгох гэдэг одоо ямар одоо саад бэрхшээл байгаа юм бэ? Миний зүгээр сайн яг бүрэн батыг сурвалж шилдэ. Миний сонссноор Хятадын одоо газрын засал олборлох стандартыг мөрддөг гэж сонссон. Манайх тэгэхээр энэ дэр ямар байр суурьтай ямар стандарт байт юм бэ? За газрын засны газар Жижиг Улаанбаатар. За 1991 онд бүгд найрамдах Монгол Ард Улсын баг гурлаар газрын засны тухай хууль маань анх батлагдаж тухайн онд засгийн газраас түүнийг хэрэгжүүлэх журам батлагдсан байгаа. Өнөө хүртэл 20 жил болж байгаа энэ хууль. За тухайн үед энэ хууль гарахад бол дэлхийн шилдэг 10 хуулийн нэгээр бол зарлагдж байсан. За 2008 онд тухайн үйлдвэр худалдааны яам нас санаачлаад тэгээд засгийн газраас ажлын хэсэг гараад газрын засны тухай хуульд одоо шинжилсэн найруулахыг ажлын хэсэг гарсан. За энэ 2011 оны 7 сарын 9-нд засгийн газрын хуралдаанаар орж дэмжигдсэн байгаа. Удахгүй улсын их хурлд өргөн баригдах байхаа. За ер нь газрын засны хайгууллын холбоорт ашиглалттай холбогдсон үйл ажиллагаа бол ямар нэгэн стандартын дагуу явагддаг. Яг өнөөдрийн үед бол Монгол улсын гэдэг нэртэй тийм стандартууд бол үнэхээр ховор байгаа нь бол үнэ. Бүгд найрамд Хятад ард улсын хариалтай компаниуд үйл ажиллагаа явуулахдаа тухайн хятадынхаа мөрдөх 3 төрлийн стандарт байгаа. Одоо тухайн компани ч юм уу, тухайн мужийн эсвэл тухайн улсын гэдэг тэр стандартуудын дагуу явагдаж байгаа. Ямар нэгэн стандартын дагуу бол явагдахгүй байгаа гэсэн үг биш. Хятадын стандарт явагдаж байна, AP-ийн стандарт явагдаж байна, олон улсын стандартын дагуу явагдаж байгаа. Тэр стандартууд маань Монгол улсад яг ингээд мөрдөгдөгч гэдэг юм уу те. Тэр тал дээр бас жоохон учирдлагатай. Би одоо сая энэ сүжигтээс харж байхад энэ өргөмийн шингээ аяглалын далан гэдэг бол их байнга яригддаг асуудалтай. Энд үнэхээр олон төрлийн химийн бодис хэрэглэдгийн хувьд бол хэрэглэдэг. Химийн бодис хэрэглэл, нэрзсийн гаралтай ч бодис хэрэглэл. Энэ бүх бодисуудыг оруулж ирэхэд галлиум газраас лабораторид шинжилгээ хийгээд энэ химийн хортой бодисуу ямар бодисуу гэдэг тэрийн байгаль орчны яамнаас юу тодорхойлтыг аваад оруулж ирж байгаа. Оруулж ирснийхэн дараа өргөмлөгийн үйл ажиллагааны технологийн горимд тохируулаад энэ өргөмлөгийн үйл ажиллагааны хэрэглээд энэ талан зөмбөд ашиглаж байгаж байгаа. Тэгээд энэ 2010 оны 19 сард батлагдсан 6200 2010 гэдэг МНС стандартын дагуу энэ даланг одоо нөхөн сэргийх үйл ажиллагаа явагдана. Үүний дагаад биологийн нөхөн сэргээлт ийгдээд мөн түүнээс дээж аваад одоо нөгөө агаар ус хөрсөнд одоо нөгөө бохирдлын нөгөө хүлцэх хэмжээнд байна уу гэдгийг шалгуулдаг тийм үйл ажиллагаа дагуулж. Хизээ Монгол улс одоо газрын засныг олборлоод эхэлсэн 20 жил болсон мэт те. Хизээ Монгол улсын тал дээр өөр ингэсэн стандарт болох вэ? Яг бусад улсын энэ стандартуудыг бас авч судалж манайхан бас ажиллаагүй биш ажиллаж исэн. Яг үнэндээ бас яг олон улсад нэгэнт ингээд жигшиг ингээд болоод мөрдөгж байгаа стандартыг заавал Монгол улсын гэдэг тийм ярьлаг тавиад ч юм уу аваад их яваад байх юм бас хэцүү учир дутагдaltaй. Яг зарим стандартыг орчуулад тавихаар бас нэг орчуулгын хувь дээр бас жоохон хэцүү байдаг техникийн хиллэг гэдэг юм уу те. Гэх мэтэр нэг ганц хоёр стандартуудыг стандарт хэмжил зүйн төвөөр батлуулах гэж манай газраас бас нэг санал тавьсан бас ингэ явж байгаа тал бий. Тэгэхээр энэ дээр ямар нэгэн байдлаар одоо ашигт малтмлын хэрэглэх газраас танах 2009 онд тусгаарлагдсан байлээ тийм ээ. Энэ хугацаанд стандарт бий болоогүй. Хууль нь 20 жилийн өмнө батлагдаад стандарт бий болоогүй. Нөгөө талаасаа бас гадны хөрөнгө оруулалттай компани гэдэг бүгд буруутгадаг мөртлөө өөрсдөө эргээд нөхцлөө тавих боломжгүй нөхцөлгүй байгаа тохиолдолд хохирол одоо эрэг тохирж байгаа ч юм уу хин нэгэн хүн хохирж байгаа хэн хариуцах ёстой вэ? Энэ дээр тавс хариулахгүй. Тэгэхээр газрын засны хууль бол 1991 оны 1 сарын 18-нд батлагдсан. За энэс яг 20 жил болчиход байж байгаа. За энэ хуулийг өөрчлөх зайлшгүй шаардлага гарсан. Одоогийн энэ хуулийн мөрдөж байгаа хуулиар бол газрын засны хэрэглэх газар энэ олзууралт хийж байгаа компанид нэг удаа 5 жилээр тусгай зөвшөөрлөө өгдөг. 2 удаа 2 жилээр сонгодог. За тэгээд засгийн газар 5 жилээр сонгоод ингээ 14 жил хайгуулын ажил хийхээр ийм эрх олгогдсон байдаг. Одоогийн энэ манай Petrol Dutch China компани бол үндсэндээ энэ хайгуулын хугацаа дуусцал да. Энэ одоо хуулийн дээр байгаа хугацаа дуусчихсан байж байдаг. Шинэ хууль батлах талаар бол улсын их хурлд одоо
Энэ одоо өнөөгийн их хурал бид нар 2008 онд тангараг өргөсний дараа Дорнод аймгаас сонгогдсон 3 улсын их хурлын гишүүн, Дорноговь аймгийн 2 гишүүн гэд бид тавуулаа энэ шинэ хуулийн төсөл өргөн барьсан байгаа. Одоо өнөөдрийн хүртэл энэ хуулийг бид нэр өргөн барьчихад тэгээ одоо буцаагаад засгийн газарт өгөөд засгийн газар хуулийг оруулж ирнэ гэдээ оруулж ирэхгүй байна л да. Эндээс юу харуулж ийнө гэхээр бол энэ газрын тосны Петрод Ажинжана компани дээр бол Монгол улсын ерөнхийлөгч очсон, их хурлын дарга очсон, ерөнхий сайд очсон. Тэгээ их хурлын одоо хэлцэх асуудлын дараал дотор энийг олон удаа оруулахар хүсэл тавьсан боловч яагаад ч үгүй энэ тодорхой бус шалтгаанаар энийг хойшлуулад идэг. Өнөөдөр хүртэл одоо энэ асуудлыг шийдэхгүй яваад байгаа л да. Тийм учраас энэ намрын чуулганд одоо энэ асуудлыг шийдээч гэдэг асуудлыг бас дахиад тавьдсан байгаа. Ер нь бол энэ хурдан хийхгүй бол олборлолтын ажил эхэлчээд байж хахад хайгуулын шатны үйл ажиллагааны хуулиар үйл ажиллагаа зохицуулаад яваад байгаа нь учир дутагдaltaй байна. Тэгэхээр бидний ч юм уу манай одоо энэ холбогдох те засгийн газар ч юм уу те энэ бүх асуудлыг шийдэж чадахгүй байсны одоо хариуд тийм ээ иргэд нутгийн иргэд яаж хохирж байгаа талаар бас энэ дээр ногоон цөм төрийн бас байгууллагын тэргүүн хотгон сүрэн таас тайлбарлахгүй. Тэгэхээр энд дандаа төр засгийн одоо яг тухайн асуудлыг хариуцсан хүмүүс болоод компанийнхаа оролцож байна тийм. Тэгэхээр энд төрийн бос байгууллагыг иргэдийг төлөөлөд одоо би ганцаараа оролцож байгааг үед энд би зарим юм хэлээ гэж бодож байна л да. Тэгэхээр иргэд юу хүсдэг юм бэ эндээс? Үргэлжил одоо хэвлэл мэдээлэлээр үргэлжил ингэж цогсоолоо тэгж одоо болохгүй орим зөчлөө гэж одоо бараг сүүлийн 7-8 жил яригдж байгаа энэ компани үйл ажиллагаа иргэд юу хүсдэг юм бэ те? Иргэд бол энэ матад гэж тэр сум зүүн аймагта хамгийн хоцрогдсон ганцаараа шахуу одоо ганцаарх нь харанхуй байгаа ийм сум байдаг. Тэгээд иргэд эндээс юу хүсдэг вэ гэхээр энэ манай газрын баялагийг манай одоо энэ өргөн удаа утгын маань 7 жилийн туршид 10 жилийн туршид одоо ингэж хөрсийг нэвдэж сөлжүүлж энэ бүх үйл ажиллагаанд оролцож энэ бүх одоо баялагын маань зөгөөд байгаа хүртэл нутгийн иргэн бид нар яагаад ядуу байдгийг. Энэ бүтээгдэхүүн хуваах гэж гэрээ гэж засгийн газар хоёр засгийн газар хооронд байгуулсан л гэрээ компани засгийн газар хоёрын хооронд байгуулчихсан гэрээ байдгийм байна. Тэгвэл энэ гэрээ ер нь ямар учиртай гэрээ? Хэдэн хувийн Монголын засгийн газар авах ёстой. Хэрвээ авж байгаа юм бол одоо төдөө хувь энтергээ заасан байдаг юм бол одоо Монголын тал хэдийн авж байгаа юм? Энийг уулна ил тод болгооч гэж нэгдүгээр иргэд өсөж байгаа юм. Тэгээ хэрвээ тэр гэрээ чинь ил болоод иргэчээд төдөө хувийн Монголын засгийн газар авдаг юм а гэж байгаа юм бол маттай иргэн бид хэдийг авах ёстой. Маттай иргэн одоо хүртэл ингээ ядуу байна. Хамгийн ядуу сум байна. Гэтэл тэндээс асар их баялаг ашиглаад тэндээс засгийн газар мөнгө олоод байна. Тэгвэл энэ гэрээ гэдэг чинь тийм амар тийм нууц гэрээ юм уу? Энийг иргэд яагаад мэдчих болдгүй юм? Тийм ээ. Тэгвэл энэ гэрээнээс яг хэдэн хувийг нь авч байгаа юм бэ гэдгийг хэлж өгөөч гэж уулна би энийг хүс гэж уулна. Энэ